настай Герман улсад афер хөтөлбөрөөр ирээд 1 жилийн хугацаа өнгөрч байна. Цаашлаад Австри улсад афер хийхээр төлөвлөж байгаа. Ер нь 1 жилийн хугацаанд афер хийгээд өршлүүдэд их сургууль сурах, Ausbildung хийх, мөн физиод хийх гэсэн зөндөө олон боломжууд нээлттэй байдаг учраас өршлүүлээд юу хийх үү, яаж амьдрах уу, Монгол руугаа буцах болов гэсэн санаа зовох зүйл юм санагдсан. Би одоогоор Герман улсын Wuppertal хотод амьдардаг. Герман улсад анх ирээд төрсөн сэтгэл маань гэвэл мэдээж шал өөр орчин, гэр бүл, найз нөхөд гээд бүх юм шинээр ингээ бий болж байгаа учраас аюу сонирхолтой санагдчихсан. Афер хөтөлбөрийг сонгосон шалтгаан маань гэвэл 1 жилийн хугацаанд өөрийгөө сорингоо гадаад хэлний мэдлэгээ дэвшлэх, мөн Герман хүмүүсийн нунд ороод нэг гэр бүл нь болж ачиж амьдран олон улсын соёлтой танилцах, өөрийн хариуцлагатай байдал, бие даасан чадвараа нэмэгдүүлэх зорилгоор афер хөтөлбөрийг сонгосон байна. Тэгээд ишгээ Герман улсад ирэхэд төлөвлөж байгаа, хүлээж байгаа бүх төлөвлөгөө амжилт хүсье. Суралц, аял, хөгж.